Сульфид анионыг таних чанарын анализын туршилтыг хий. Үүний тулд металлын сульфидүүдийн уусамлыг ашигладаг байгаа. За металлын сульфидийн уусамлыг эрдэс хүчил болох хөхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчилээр үйлчилэхэд хөхөрт ус төрөгчийн хий ялгарна. За энэ хүү ялгарсан хөхөрт ус төрөгчийн хийг илрүүлэхийн тулд урдчилсан бэлтгэл ажлыг хий. За үүний тулд фильтрийн цаасыг хар тугалгааны ацетатын уусамлаар нургаж бэлтгэнэ. За шүүлтүрийн цаасыг хар тугалгааны ацетатын уусамлаар нургаж бэлэн болголоо. За одоо металлын сульфидийн уусамлаар натрийн сульфидыг авсан байна. Натрийн 2-ээс дээрэс нь хөхрийн хүчлийн уусамлаас энэ. За энэ үед хөхөрт ус төрөгчийн хий буюу H2-ээс үүснэ. За ялгарсан хийг илрүүлэхийн тулд хар тугалгааны ацетатаар нургасан шүүлтүрийн цаасаар таглаж хэсэг хугацаанд байлгаж үзье. За шүүлтүрийн цаасанд хар тугалгааны ацетат маань ялгарсан хөхөрт ус төрөгчийн хийтэй урвалд орж хар өнгийн тундас үүсгэнэ. За энэ нь хар тугалгааны сульфидийн тундас байх болно. Хар өнгийн нэгдэл үүсгэх нь байна. За туршилтын үеийн бодисын хөнгө төлөв болон өөрчлөлтийг тэмдэглэж урвалын тэгшгэлийг гүйцээж бичнэ. За ингээд сульфид анионыг эрдэс хүчлэлээр таних туршилтыг хийж дуусгалаа.